За тэгэхээр яг тухайн нөхцөл байдалтай юм уу эсвэл одоо зорилттой зүйлдээ холбоогүй бодолд автдаг шүү дээ. Би өөрөө ч гэсэн өнөөдөр миний бас анхаарал сарних тийм мөч надад тохиолдлоо. Гэтэл манай орчуулагч маань ерөөс анхаарал сарнихгүй байгаа бах тийм ээ. За тэгэхээр нэг анхаарал сарних нэг одоо жишээ байдаг шүү. Та бүхэн одоо альва зүйлийг уншиж танилцж байхдаа таны нүд чинь бол тэр номынхон хуудасаар тэнээд байгааг анзаардаг байх тийм ээ. Энэ бол сонгодог жишээ юм байгаа. Анхаарал сарнилтын сонгодог жишээ. Тэгэхэд бол тэр анхаарал сарнилтын одоо судалгаа хийхэд юуг тогтоосон бэ гэхлээр та бүхэн одоо юм уншиж байхад таны анхаарал сарнаад байгаа бол та тэр материалаа зогтой ойлгохгүй тийм ээ. Гэтэл бол анхаарал сарниулах нөлөөлөл бол тэр бол та бүхний тэр мэдээллийг одоо тархиндаа боловсруулж хяналттай байлгах тэр та бүхний чадварыг чинь сааруулж байна. За мөн дүнчлэн одоо анхаарал сарних юм бол та бүхний сэтгэлийн тогтвортой байдал сөргөөр нөлөөлж байна. Ажлын чинь үр дүнд бол сөргөөр нөлөөлж байна гэсэн үг юм байна. За тэгэхээр бид нэр яг энэ анхаарал сарнилтаа яг хяналттай байлгах юм бэ гэж. Тэгэхээр үүний одоо гарцсан бол буддизмд бол маш тодорхой заагаад өгсөн байдаг. Апанасажисуудад юу гэж хэлсэн бэ гэхлээр би өөрийнхөө одоо анхаарлыг сарниулах, анхаарнаа тогтоохын тулд бол би бясалгалын амьсгалын бясалгалын одоо замаар би эднийг зохицуулдаг гэж хэлсэн байна. За өөрөөр хэлэх юм бол бид нэр амьсгаа авч амьсгаагаа гаргахдаа бидний анхаарлыг юундаа төвлөрж байна гэдгээ бол тогтоонд барих тийм дадал суралцдаг юм аа гэж. За тэгээд энийг бид нэр судалж үзээд тэр mindfulness одоо энэ бясалгалын одоо сургалтын одоо үзээд судлаад үзэхэд бол тэр анхаарал сарнилтад яаж нөлөөлж байна гэдэг талаар бол хэд хэдэн судалгаа хийсэн байдаг. За өнөөдөр зарим жишээгийн дурдыг та бүхэн. За зарим судалгаа бол бид нэр 2-7 хоногийн mindfulness сургалтыг явуулаад тэгээд дунд боловсролын хүүхдүүдийн сургалтын хүүхдүүдийг 2-7 хоногт сургалт нь бясалгалд хамруулах уу эсвэл 2-7 хоног хоол тэжээлийн сургалтанд хамруулах уу гэсэн тийм сонголтод тавьж байгаа. За тэгээд даваа тавьсан Phillips гэдэг одоо урд нь одоо хувраг хүн байсан Дагбах Анжелийн Францад бол одоо Нямба бясалгалын бүтээлийг хийсэн ийм одоо лам хүн юм байна. За тэгээд тэр энэ хүний явуулсан сургуульд бол жишээлх юм бол хоол идэх одоо суух амьсгал авах чиглэлээр mindfulness бясалгалыг мөн одоо өөрийнхөө одоо оюун санааны бол сэтгэл санааны төлөв байдлыг одоо илүү ойлгох мөн түнчлэн энэ mindfulness бясалгалыг бол өөрийн өдөр тутмын одоо дадал болгох чиглэлээр бол энэ сургалт явуулсан юм аа. За тэгээд энэ даваагийн одоо сургалтыг яваад тэгээд 2-7 хоног бол хоол тэжээлийн сургалтанд хамруулсан байдаг. За тэгэхээр бид нар энэ бясалгалд хамрагдагчдын дотор бол хоол тэжээлийн одоо тэр ангийн одоо хяналтын бас бүлэгийг ажиллаж ирсэн. За тэгээд энэ сургалт явуулсны дараагаар бид бол санах одоо бүх мэдээллийг санаж гэнэ үү гэсэн бол тест шалгалтыг авсан. За тэгээд тэр танаа анхаарал чинь сарнсан уу буюу гэдгийг бол бид нар асууж шалгарсан байгаа. За мөн түнчлэн унших бас даалгавар өгсөн байдаг. За тэгээд уншаад яг одоо та нарын одоо анхаарал сарнж гэнэ үү буюу гэж ингэж асуудаг байсан. За мөн одоо тэгээд хэрв үнэхээр анхаарал сарнсан бол тэр хүмүүс одоо товчлуурыг дарах хэрэгтэй байсан. За энэ график дээр энэ зураг дээр юу харуулж байна гэхээр энэ одоо mindfulness сургалтын үр дүнгийн талаар энэ харуулж байгаа. Ямар нөлөөлөлттэй байсан бэ гэж. За тэгэхээр одоо энэ сургалтанд mindfulness сургалтанд хамрагдсан хүмүүсийн
бол тэр уншлагын одоо шалгалтыг илүү амжилттай өгсөн байдаг. За мөн одоо альва нэгэн мэдээллийг санах тэр шалгалтанд ч гэсэн сайн үр дүн хүрүүлсэн. Одоо мөн түнчлэн одоо өөрийнхөө одоо тэр анхаарлыг сарниж байгаа эсхийг бол тогтоох тэр чадвар нь бол их өндөр болж ирсэн байдаг. За тэгэхээр статистикийн үндсэндээ бол яг статистик аргаар бол ямар одоо ахиц гарч ирнэ гэдгээр бол тооцоолжсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр mindfulness сургалт нь бол гүйцэтгэл үзүүлэлтүүдийг бол сайжирч тэр одоо анхаарал сарних тэр үзэгдлийг тэр давтамжийг бол үлэмж бууруулж авах ийм дүгнэлт гарсан байна. За Jeeves одоо тогтоох, Jeeves-ийн одоо аргаар тогтоох гэдэг ийм бас нэг өөр судалгаа хийсэн байгаа. Энэ судалгааг Alan Wallace багш мэдж байгаа. Энэ хүн бас Далай ламаас одоо сахилт хүртсэн лам юм байгаа. Маш их алдартай одоо эрдэмтэй хүн юм байгаа. Тэгээд сэтгэл судлалын талаар. За тэгээд самажи төслийг бол хэрэгжүүлсэн байдаг. Энэ самажийн одоо бясалгалыг оролцуулаад за 3 сарын туршид бол анхаарлаа төвлөрүүлэх энэ самажийн бясалгалыг хийсэн байгаа. За тэгээд бясалгалын өмнөх болоод бясалгалын дараах төлөв байдлыг бол Jeeves-ийн одоо аргаар бол тогтоосон байгаа. За тэгээд 7 жилийн одоо дараа бол бид нар бас 2 дахь судалгаагаа хийсэн. За тэгээд энд оролцсон хүмүүс болоод хяналтын одоо бүлгийн одоо хүмүүсийг бол хэрхэн одоо бид нар тодорхойлсон талаар хэлье. За тэгэхээр одоо хүүхдийн одоо номыг уншсан оролцогчд нь үг үсэгчлэн хүүхдийн ном уншсан байдаг. За тэгээд жил биш гэдэг одоо үсэг үг тэр одоо өгүүлбэрт нь ямар ч ач холбогдолгүй тэр үг ингэж гарч ирж байгаа юм. Тэгэхээр тэр удахгүй удаа текст нь удахгүй болоод ирж шүү дээ. Тэр уншиж байгаа номныхын агуулга нь одоо Jeeves гэдэг одоо үг орж ирж байгаа юм чинь. Гэтэл бол ухамсараараа та нар энэ Jeeves шиг алгасаад уншиж байгаа боловч таны одоо анхаарал чинь сарнж эхэлж байгаа Jeeves гэж. Тиймээс энэ самажийн одоо судалгаанд оролцсон сургалтанд оролцсон хүмүүс нь Jeeves гэдэг одоо үгийг энд бол ач холбогдолгүй текстд ач холбогдолгүй гаднах үг явж байна гэдгийг бол тэр дорн тогтоох тэр чадахыг нь бол нэмэгдүүлж хийсэн. За тэгэх юм бол үндсэндээ тэгэхээр хүмүүс бол үгчлэн уншиж байгаа боловч энэ дотор бол анхаарал сарниж гинүү гэдгээ бол сайн тогтоодог болсон. За тэгээд тестийн өмнө шалгалтын өмнөх бол шалгалтын дараах төлөв байдлыг гэж харуулж байгаа. За тэгэхээр хэд хэдэн урд нь бол Jeeves гэдэг үгийг одоо тогтоож ирсэн энэ тохиолдлуудаа бол хэдэн удаа тогтоосон бай. Хэр хурдан тэрийг тогтоож нүдэн баримжаагаар гэдэг бол энэ ч сайтар харуулж байна. За тэгэхээр 7 жилийн туршид бол тэр одоо тэр ач холбогдолд ач холбогдолгүй үг болоод өгүүлбэрийг тогтоох чадах бол маш их өндөрсөн байдаг юм аа. Маш их өндөр болсон байдаг. За тэгэхээр энд юг харуулж байна вэ гэхээр төрн үнэхээр одоо анхаар сарнилыг одоо тогтоох төрөл бүрийн одоо хэмжүүрхийн аргууд байдаг. Энэ самажийн одоо бясалгал бол анхаарал сарнилыг бас томоохон одоо бас арга бууруулах арга хэрэгсэл юм а гэж. За мөн одоо plasticity одоо санаачлага гэж одоо 6-7 хоногийн туршид бол 3 удаа бол бид нар энэ сургалтыг явуулсан байдаг юм а. Энэ хонтой холбоотой 2 судалгааны талаар ярив. Энд бол mindful дээр суурилсан одоо эрүүл мэнд болоод аз жаргалтай амьдралын одоо сургалтыг явуулсан байдаг юм а. Үүнд бол бясалгал, йога, биеийн дасгал хөдөлгөөн,
мөн одоо дээдийн номын тухай айлтгуудыг бол оруулсан байдаг юм а. 6-7 хоногийн туршид 7 хоногт 5 хоногт бол ийм сургалтыг явуулсан. За тэгээд сурганы энэ ч бол судалгаа хийсэн. Тэгэхээр бол энэ ямар судалгаа хийсэн бэ гэхлээр бол би энэ талаар бүгдээр ингээд нь ярихгүй. Гэтэл ямар хүнд одоо эерэг нөлөөлөл үзүүлвэ гэдэг бол тусгаж өгье. За хяналтанд байгаа болоод мөн одоо идэвхтэй сургалтанд оролцож байгаа хүмүүсийн хооронд ямар ялгаа байна уу гэдэг талаар ярих. Энд маш их олон мэдээлэл байна, тийм ээ. Тэгэхээр жишээлх юм бол хэдэн жишээлх юм бол булчингийн уян хатам байдал, зүрх судасны одоо үйл ажиллагаа, мөн одоо танин мэдэхгүй одоо ур чадвар болоод сэтгэл судлалын одоо нөхцөл төлөв байдал болоод тархины үйл ажиллагаа гэгт нь бол тэр энэ сургалтанд оролцсон хүмүүсийн бол үлэмж нэмэгдсэн байгааг та бүхэн энэ судалгааны дүр дүнгээр харж байна. Тэгэхээр бол улам бүр идэвхжэлт бол харагдсан. Тэгэхээр сэтгэл сайран анхаарал сарндаг хүмүүсийн урд нь анхаарал сарндаг байсан хүмүүсийн үнэхээр одоо энэ дээрх тархины болоод бие бэлтрийн функц чиг өөрийг ажиллагаа нь бол үлэн сайжирсныг бол харуулж байна. За мөн тэгэхээр хүмүүсийн одоо энэ дурсамжаас хийж байна. Миний хувьд бол би хизээ ч юм сайхан мэдрэмжийг авч үзээгүй. Зарим хүн бол би их гутран гүйцэлтэй энд ирэхэд бол 6-7 хоногийн дараа миний амьдрал ингэж оронгороо өөрчлөгдөн гэдэг бол би хизээж үзээ. Би одоо бол хүчтэй, илүү аз жаргалтай, илүү сайн сайхныг мэдэрч байна гэж хэлж ахс байдаг. За мөн түнчлэн тархины одоо бүтцийг өөрчилж байгаа талаар судалгааг бол хийсэн. Жишээлх юм бол тэр одоо зүүн талын тархины зүүн талаа бол бидний одоо дотоод биеийн бүх одоо чиг үүргийг хариуцдаг талын одоо ажиллагаа өөрчлөгдсөнийг харсан байгаа маа. За тэгээд эцэст нь бид нар бол Америкийн нэгдсэн улсын одоо донд сургуулийн төгсөх хангийн оюутнуудад болол өөрийн одоо төвлөрлийг дадуулах нь гэдэг одоо энэ аппликейшнийг бол нэвтрүүлсэн байгаа. За тэгээд бид тэр хөгжим сонсож байхдаа анхааруулж сарниж байна уу гэдэг талаар бид нар шалгаж явуулаад тэр одоо төгсөх хангийн оюутнуудад яаж одоо анхаарлаа төвлөрүүлэх үү гэдэг талаар бол сургалж явуулт юм байгаа маа. Тэгээд сүүлийн үеийн судалгаагаар бол энэ аппликейшны энэ сургалтын одоо арга барил бол ямар үр дүн харуулж байгааг бид нар бол их гайхамшигтай дүгнэлтэнд хүрсэн. Өөрөөр хэлэх юм бол за өдөр тутмын одоо ажил сурлаганд бол анхаарал сарнах нь бол буурсан байдаг. 193 одоо төгсөх хангийн оюутнуудыг бид нар хамарсан байдаг. Эдгээрийн бол жишээлх юм бол бид одоо бурхны шашны зарим нэгэн одоо сургаалаас бид нар өдөр тутмын тэрний сургалтын одоо хөтөлбөрт нь зарим нь хамруулж оролцуулаад энийг бол заасан энэ сургалтанд оруулсан байдаг. За тэгэхээр бол дүгнэлт хэлэхэд бол энэ анхаарал сарна гэдэг бол хүний насжилттай холбоотой. Тиймээс буддагийн хэлснээр бол юм байдаг. Тэгэхээр mindfulness бясалгалт нь бол тэр насжилтын одоо үйл явцыг туулж байгаа ард иргэдийн хувьд бол маш их хүчтэй арга хэрэгсэл юм а гэж бол нотолсон. За мөн түнчлэн mindfulness-ийн одоо техник одоо амьсгал дээр төвлөрүүлэх гих зэрэг бясалгал нь бол хидэн хүм жишээлх юм бол хүний унших, тогтоох, төсөөлөх, gibberish detection гих зэрэг одоо үйл ажиллагаанд эргээр нөлөөлж мөн одоо тархины үйл ажиллагаа бол
болоод тархины бүтцэд дөрвтэй эерэг өөрчлөлтүүдийг бол авчирч гэдэг нь бол нотлогдсон юм аа. Хамгийн гол нь оюутан эрдэмд ирмэлзэж сандж байгаа залуучуудын тэдгээрийн суралцах чадварын уламж нэмэгдүүлсэн. Олон жилийн түүхтэй буддизмын энэ дадлага туршлага бол өнөөдөр шинэлэг ухаанаар яаж тэр олон жилийн дадал туршил хүний насжилтыг уртгасч байна. Хүний альва нэгэн оюунлаг үйл ажиллагааны чадварыг нэмэгдүүлж байгаа ийм тод жишээ байна. Та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа.